Монгол хог өрж байна. За энд одоо 28 градусын хүүтэнд иршилөөнийхэн дуу хоолой болохоор ирсэн хүмүүстээ бүгдөөнд нь баярлалаа. Тэгээд бид нэр өнгөрсөн түүхээ харах юм бол 20 дугаар зууны түүх бол тэр чигээр одоо хүний эрхийн эсрэг зарласан дайны он жилүүд байсан гэж хэлэхэд бол одоо юу гэдэг те гүтгсэн болохгүй. Манай Монголын 20 дугаар зууны түүх бол тэр чигээрээ одоо Монгол хүний эрх чөлөөний эсрэг дайн зарласан ийм он жилүүд байсан. За тэрний төлөөсийг бидний одоо өвөг эцүүд 40 мянгаараа ингээд цуснд юулэгдэж те ингээд төлбөр төлж исэн ийм он жилүүд байсан. Энэ 100 жилд одоо хүний эрх гэдэг ойлголт бол огт байгаагүй. Одоо хүний эрх гэдэг ойлголт одоо 92 оноос 90 оны ард совьсгалаар эхэлж 92 оны үндсэн хуулиар тунхаглагдаж баталгаажиж ингээд өнөөдөр бид нэр эрх чөлөөтэй бүрэн эрхэд манайх тусгаар тогтносон гэж дангаар нь хэлээд байдیں۔ Энэ бүрэн эрхэд тусгаар тогтносон Монгол улс шүү манайх. Ингэж ойлгох хэрэгтэй байна. Тэгээд 20 дугаар зууны хэлбэгдсдийн маань цаг хязгаар нь ингээд харагдахгүй хол цовж яхад одоо 21 дугаар зууны хэлбэгдсдийн цуваа одоо бараан тасарч явах шиг байна те. Ямар олон иргэд өнөөдөр хэлбэгдэж байна. Хэрвээ эдгээр 20 дугаар зуунд бидний одоо өвөг эцгүүдийг хэлбэгдүүлж чадчихсан байгаад өнөөдөр бидний эрхийг бидний хэлбэгдүүлж чадж байгаа бол маргааш бидний хүүхдүүдийг хэлбэгдүүлэх болно. Тэгэхээр бид нэр ямар ч цаг үед эрх чөлөөний манаанд зогсож явах хэрэгтэй байд юм байна. Эрх чөлөөний энэ тэмцэлд ерөөсөө төгсгөл гэж байдгүй байна гэдгийг аягүй сайн ойлгоч. Энэ одоо манаанд ингэж сэрэмжтэй, дархлаатай байх тал дээр манай иргэд сонор сэрэмжтэй байгаасаа гэж хүсэж байна. За баярлалаа.